Миний бие гэдэг ойлголт цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж, гүнзгийрч илүү тодорхой болсоор байна. Бага байхдаа би гэдэг үгийг зүгээр л нэг өөрийгөө заах төлөөний үг гэж ойлгодог байлаа. Би тоглоомондоо дуртай, би ээжээгээ санаж байна, би маргааш амралтаа хүлээж байна гэх мэт. Харин нас бид хүрч нийгмийн харилцаанд оролцож эхэлснээр би гэдэг үг нь зүгээр нэг нэр үг биш, харин өөрийн үнэт зүйлс, зан чанар, хүсэл зорилго, алсын харааг илэрхийлэгч гэдгийг ойлгосон. Заримдаа би өөрийгөө зоригтой, зоригтой, тэмүүлэлтэй нэгэн гэж мэдэрдэг бол зарим үед эргэлзээтэй, эмзэг, болгоомжтой байгаагаа ч анзаардаг. Энэ бүхэн бол миний биеийг бүрдүүлэгч олон өнгө. Хүн гэдэг амьтан төгс биш тул би ч гэсэн алдаж, унаж бас босон шүү дээ. Би өмнө нь олон удаа зорьсон зүйлээ биелүүлж чадаагүй. Бусдын итгэлийг алдсан, өөртөө эргэлцсэн мөчүүдтэй нүүр тулж байсан. Гэхдээ тэр бүхэн алдаа, зовлон шаналл, туршлага бүхэн миний биеийг илүү ухаалаг, төвчээртэй, хатуужилтай нэгэн болгон төлөвшүүлсэн. Гэвч хэн нэгний үнэлгээ, бодол зөвхөн миний биеийг бүрэн тодорхойлж чадахгүй. Учир нь миний амьдралын зорилго, хүсэл мөрөөдөл, үзэл бодол өөрөөс нь л хамаарна. Хүмүүс намайг юугаар ч тодорхойлж болох ч би хэн бэ гэдэг асуултад зөвхөн би өөрөө л хариулж чадна. Миний бие бол миний үнэнч байдал, миний хариуцлага, миний хайр, миний хүсэл тэмүүлэл. Би зөвхөн бусдын хүслийг биелүүлэгч, нийгмийн шаардлагад тааруулан амьдрагч биш, харин өөрийн хүсэл зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд хичээдэг, тэмүүлдэг хувь хүн байхыг хүссэн. Би гэдэг хүн зөвхөн өөрийн сайн сайхны төлөө амьдрах ёсгүй. Миний бие бол гэр бүл, нийгэм дэх ертөнцийн нэг хэсэг. Тиймээс би бусдад эерэг нөлөө үзүүлэх, бусдын сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Тусалж чадах хүндээ тусалж, дэмжиж чадах найзаа дэмжиж, эргэн тойрны орчиндөө эерэг уур амьсгал бий болгох зэрэг нь миний биеийг улам үнцэнтэй болгох шиг. Эцэст нь хэлэхэд би гэдэг үг маш энгийн мэт сонсогдогч дотроо асар их утгыг агуулдаг. Би гэдэг нь хэн нэгэнтэй адил бус, дахин давтагдашгүй хувь хүний оршихуй. Би өөрийгөө улам илүү ойлгож, илүү сайжруулж, илүү бүтээлч нэгэн болохыг хүсдэг. Учир нь миний бие бол миний бүтээл, миний хариуцлага, миний амьдралын гол баатар.